Сайн байцгаана уу? Од өндөр суугаас та бүхнийхээ амрыг ирээ мэдчилж байна. 2025 оны 8 дугаар сарын 1-ээс 26 оны 7 дугаар сарын 1-ний хүртэл үргэлжлэх 3 дугаар улирлынхаа 1050 сэдвийг археологийн нууцуд нэвтрүүлгийнхаа 50 сэдвийг өнөөдөр танилцуулах гэж байна. Манай бүх 21 нэвтрүүлгийн сэдв энэ маягаар танилцуулагдаад явна. За бидэнтэй хамтарч ажиллах хувь хүн албан байгууллагууд бол манай хамт олонд бол нээлттэй хандах юм боломжтой шүү. Манайхан одоо өмнөх үлрэлүүдээ бас сэдвүүдэд дандаа ингэж нээлттэй зарлж байсан те. За студид Америк сургуулийн түүхийн багш Маратан хөтлөгч Уран Чимэг хоёр ажиллаж байна. Өдрийн мэнд төргий багшаа. За өдрийн мэнд төргий. За урнаа бид бүхэн яг од мөндөр суугаар те археологийн нууцуд гэсэн 50 дугаараа ерөнхийдөө хийгээд дуусж байна. За эдгээр археологийн нууцуд дугаарууд маань дандаа энэ Монголын те археологийн тухай байсан болвол 2025-аас 2026 оны 1 жилийн хугацаанд хийх 50 дугаар маань одоо дандаа дэлхийн археологийн тухай байх юм. Тэгэхээр одоо нэг Монголын археологчдыг те ингээд олон нийтэд танилцуулсан болвол үргэлжлүүлээд дэлхийн сонин хачин одоо археологийн нээлтүүд энэ талаар ерөнхийдөө нэлээд сайн дэлгэрэнгүй ярихыг бэлдэж байгаа юм. Учир нь юу вэ гэхлээр одоо од мөндөр сууг болвол 1 жилийн өмнөөс бүх сэдвүүдээ ингэж те баталж гаргадаг бөгөөд нээлттэйгээр зарладаг. Энэ нь буцаагаад нөгөө хөтлөгч нар энэ хөтлөгч нар бол сэдвээ бэлдэх, дээрээс нь од мөндрийн одоо баг хамт олон маань ажлынхаа төлөвлөгөөг боловсруулах гэх мэт маш олон төрлийн ач холбогдолтой юм. За тэгээд урна хоёулаа археологийн нууцуд сэдвийнхаа 50 дугаарыг танилцуулъя. Тэгээд ингэж танилцуулахын тулд урна хоёулаа нөө бэлдснийхаа дагуу чи яг ингэж сэдвээ уншаад тайлбарлаад тэгээд хэлчих би бас нэг баг зэрэг тайлбаруудыг хэлээд явчих тий. Сэдвээ танилцуулаад явчих. Эхний нэвтрүүлгийн нэр бол Эдлэн газраас олцсон Эртний хааны булш гэсэн байна. За энэ сэдвийн талаар ярихад бол энэ Английн Саатан хүү гэдэг нэртэй газар байгаа байхгүй юу. За энд бол 1939 онд нэг язгууртан эмэгтэй өөрийнхөө эдлэн газартаа ийм нэг овоосон шороонууд байгаад байна. Энд ямар нэгэн эртний археологийн дурсгал байж магадгүй гэж бодоод өөрийнхөө хөрөнгөөр санхүүжүүлээд өөрөө археологч гаргаад тэгээд ингээ малтсан чинь тэр нь 6-аас 7 дугаар зууны үеийн маш гайхамшигтай нээлт болдог. За тэгээд энэ нээлт нь өөрөө болвол тий тухайн үеийн тэр нэг томоохон нэг юм үндэстэн угсаатангуудыг тий ингээд тодруулах зүйл болчихж байгаа байхгүй юу. Тэгээ энэ бол яг тухайн хүн өөрөө бол аим баатардаг үйл явц хийсэн байгаа сте тий. За гэтэл яг тухайн үеийн Английн хуулиар бол тухайн эдлэн газар дээр нь байгаа тий хуучны эд үлгийн зүйлс бол тухайн хүний өөрийнх нь байх ёстой байна. Гэтэл тэр нь бүр маш үнэтэй одоо юм олдрууд байсан. Энэ олдруудыг ямар ч үнэ хөлсгүйгээр гэх юм уу тий саяны тэр язгууртан эмэгтэй улсдаа өгсөн байдаг. Улсанд буцаага тэр эмэгтэйг ингээ шагнах гэсэн чинь тэрээр зүгээр татгалзаад тэр шагнал авахаас татгалзаад тэгээ зүгээр ингээ энгийнээр амьдэрдэг. За тэгээд энэ болвол ер нь бол яг тэр Английнхаа археологийнхаа бол одоо хүртэл ер нь яг энэ хүн одоо нөгөө устаа хандуулсан археологийн дурсгалуудаас хамгийн үн цэнтэйд нь явж идэг. Ямар сонирхолтой юм бэ. За энэ нэвтрүүлгийг бүтнээр нь үзхийг хүсэх юм бол эхний дугаар дээр орж ирэх юм байна. За хоёр дахь сэдв бол инкүүдийн алдагдсан хот гэж байна. За энэ Мачу Пикчу тий. За энэ Мачу Пикчу бол ер нь Перугийн Урумбан хөндийд байдаг. За тэгээ энэ бол далайн түвшнээс дээшээ 2430 метрийн хүнд оршдог байхгүй юу. За тэгээ энэ бол ерөнхийдөө бол яг Уг хот бол энэ инкийн орхигдсон хот гэж байгаа юм. За энэ Испанчууд бол яг 1450-аад оны үед те ингээд 100 гаруй жил оршин тогтнож байхад нь Испанчууд ирээд ноёрхсон. Тэр цагаас хойшоогоо ингээд үл мэдэгдэх хот болоод үлдсэн байгаа байхгүй юу. За тэгээд 20 дугаар зууны ихэнх үед олдсон бөгөөд энэ нь буцаагаад тэр тухайн улс орныхоо аялал жуулчлал те гэх мэтийн зүйлүүдэд маш одоо үр дүнтэй ийм одоо судалгаа болж байгаа тийм. Яа, эрх үйлрэлт миний мэдлэг бүр хахад цацах юм байна. Баярлалаа. Тий. За дараагийн дугаар бол Атлантисийн нууц гэсэн байна. За Атлантисийн нууц гэдэг нь бол усан доорх ингээд хотуудын тухай нэлээд сонсч байсан тийм. За ер нь усан доорх бол хэд хэдэн хотууд байгаад байдаг. За тэгээ эдгээр хотуудын талаар ер нь яг аль твүүдээс олдсон тийм. Жишээ нь одоо Тонис, Гераклион, Египтэд байдаг тийм. Тэгээ түүнээс гадна ер нь Англид байдаг, Данвич, Ямайкад байдаг, Порт Роял гэл гэх мэтлэнгээр энэ бол 10 орчим хотууд байдаг. Ер нь бол нэг судалгаа нэлээд нарийн болчихсон. Одоо хүртэл нэг археологчид усан доорх археолог гэдэг зүйлийг хийдэг байхгүй юу? Далаа доор археолог хийж гин гэдэг нь бол өөрөө маш сонирхолтой байгаа. Тэгэхээр энэ дугаар ч гэсэн миний хувьд бол маш бас сонирхолтой сэдвүүдийн нэг байх болно гэж бодож байна. За дараагийн дугаар эртний энэтхэгчүүд төгс хүмүүс байсан уу гэж. Энэ болохоор Мохенжо-даро гэдэг ер нь бол яг Пакистаны нутгаас олдсон байдаг л да. За тэгээ Пакистаны нутгаас бол яг 1922 онд анх ингэж илэрж олдсон энэ археологийн дурсгал. За тэгээ бүхэл бүтэн нэг хот байх гэдэг шүү дээ. За гэтэл энэ хотын маань судалгаа бол нийтийн тооллын өмнө 2600 жилийн тэртэг хот байгаа байхгүй юу? Гэтэл нэг сони юм нь болохоор энэ хотын хүн ам нь нэг дор бүгд нас орсон байдаг.
За тэгээ энэ яагаад ийм нууцлаг байдлаар нас орсон бэ гэдэг талаар нь илүү дэлгэрэнгүй ярилцах болно. За уул биш пирамид байсан гэсэн сэдв байна. Энэ болохоор нөгөө Чичен Ица гэд байгаад байгаа шүү дээ тийм. Энэ эртний нөгөө Майячууд, Ацтекууд гэх соёлууд байгаад байгаа тийм. За тэгээ энэ Майячуудын үлдээсэн соёл бөгөөд нөгөө пирамид хэлбэртэй соёлууд байгаа чинь шатлсан хэлбэртэй. За тэгээ энэ нь бол хамгийн анх нээж олдохдоо бол мэдээж хүн төрлөختөн тийм одоо хожим нь бол энийг зүгээр уул гэж бодоод байж исэн чинь нөгөөх нь археологийн маш том дурсгал тийм пирамид байгаад идэг. За тэгээд энд нь бол ямархуу одоо зан үйл үлдчихсэн энэ өөрөө яг ямархуу археологийн дурсгал вэ гэдгийг илүү тодруулж судлах юм. Йоо, үнэхээр сэтгэл хөдлөж байна. Марат багш маань нөгөө нэвтрүүлгүүдээр ямар гоё детальны гоё ярьдаг үлээ те. Одоо энэ бүхний талаар энэ мэдээллийг авах нэ. За, газар доорх бүхэл бүтэн хот гэсэн сэдэв байна. За энэ болохоор Туркийн нөгөө Каппадок гэдэг те. Тэрэн дээр бол нэг 18 давхар ийм нөгөө газар нутаг юу гаштай ингээд газар доорх хотууд байгаа шүү дээ те. Тэгээ энэ хотуудын одоо яг зориулалт те хэрхэн яаж барьсан тухай үүнээс гадна энэ бол яг ямар учир шалтгаанаар одоо энийг барьсан юм бэ? Цаашдаа энийг яаж ашиглаж исэн юм бэ гэдэг ч юм уу эдгээр талаараа илүү тодруулж ярих юм. Бас энд бас тодруулахад монголчууд бас дундад Аз руу довтлсон байгаа шүү дээ. Аз руу, Европ руу, Турк руу, одоо тухайн үеийн Турк руу гэсэн үг шүү дээ. Тэгэхэд энэ бол тэр аль хэдийнэ байсан зүйл. Гэтэл монголчуудын довтлогооноос хүртэн нуугдаж энэ газар доорх хотод оршин тогтнож исэн гэдэг баримтууд байдаг байхгүй. Үүнээс гадна хэд хэдэн одоо дайнаас цухтаасан одоо тий гэх мэтийн одоо юм баримтууд байгаад байдаг. Тэгэхээр энэ бол газар доорх тэр одоо яг яаж хотыг хэрхэн барьсан бэ? Тэр амьдралын тий зохион байгуулалт тэр газар доор байгаа хот чинь яаж тэр ус агаар тэр бүхэл хоол хийх галтогоо гэдэг ч юм тий эдгээр яаж шийдсэн бэ гэдэг юм сонирхолтой сэдвүүд байгаа даа. За 500 буддаа нэг дор гэсэн сэдв байна. Тийм. За энэ болохоор нөгөө Индонезийн Ява арлын тэгээ ингээд 500 буддааг нэг доор ингээд өрсөлдсөн 500 ч биш бүр 504 буддааг байхгүй. За тэгээ энэ буддаануудыг одоо хэрхэн яаж бүтээсэн тухай тэгээд ерөнхийдөө бол яг энийг хизээ хаана яаж илрүүлж олсон 1814 онд одоо Явагийн амбан захирагч ингээл янз бүрийн одоо ингээд түүхүүдтэй холбогдоод явах юм. Тэгэхээр 500 гаруй буддаа нэг доор байна гэдэг бол тухайн үеийн хүмүүс энд яг хэрхэн одоо тий бүтээн байгуулалт хийж исэн бэ гэдгийг илүү тодруулж харж болно. За Африкийн хөрсөнд нуугдсан христийн сүм. За энэ Этиопийн энэ Амхара гэдэг муж байгаа. За энэ мужид байх одоо яг 12 дугаар зууны үеийн юу байгаа байхгүй энэ Либила гэдэг хааны үед баригдсан. За тэгэхээр энэ хүмүүс яг юу хийсэн бэ гэхлээр уг нь бол Иерусалим хот руу очих гэсэн байгаа байхгүй христийн тий. За Иерусалим хот руу очих гээд ингээ явж явах замдаа ингээ бүтлгүүцсэн. Тэгээ өөртөө болохоор яг ийм хот суурин барих, яг Иерусалим шиг хот суурин барих тий. Энэ тлийг ингэж оролдож эхэлсэн байгаа юм. За тэгээ энэ бол нөгөө христийн яг уул гэсэн үг шүү дээ. Уул ингээд зүсээд ингээд дээрээс нь ингэж ухаж хийсэн ийм хот байгаа тий. Тэг бас яг ЮНЕСКОд бүртгэгдсэн. Ер нь бол бит хоёрын ярих энэ 50 сэдв бол дийлийнх нь одоо нөгөө ЮНЕСКОгийн тэг хүн төрөлхтний соёлын бүртгэгдсэн ийм зүйлс байгаа шүү тий. За дараагийн сэдв бас гоё аюу гоё сэдв байна. Месчин боолуудын сүнс тэнүүрчилсэн театр гэж. За Колизей штэ мэдээж эн чинь тий. Роми. За тэгэхээр энэ Ромын соёл иргэншил бидэд бүхэн болвол гэл Ром эртний грекийн соёл иргэншил гэж яриад байдаг. Гэтэл тэр соёл иргэншил дотор ч бас эртний тэр боолуудыг хэрхэн одоо тий тамлаж зовоодог байсан. Тэр боолууд нь амьд үлдэхийн тулд юу хийдэг байсан тий. За тэгээд тэр театрынх нь одоо онцлог хідэн суудалтай хэр хэмжээний хүн багтахын гэх мэтлэнгээр тэнд одоо тэр дайн тулаан болж байгаа ер нь нөгөө нэг юм Спартак гэдэг ч юм уу Гладиатор гэл кинонод гардаг шүү дээ тий. За тэгэл тэрийг л ер нь яг нэг тэр маягийн л одоо юм археологийн дурсгалууд байсан юм а гэдэг зүйлийг тодруулж ярих юм. Гайхалтай. За машины зогсоолоос олцсон домогт Бөхтөр хаан гэж. За энэ юу байгаа юм? Их Британи буюу Английн 3 дугаар Ричард хаан гэж байгаа байхгүй юу? За энэ хаан болохоор 1483-аас 1485 оны хооронд юу яжсэн гэд төр барьж исэн. За тэгээ нэгэн дайны дараа бол сургуу алга болчдөг. За сургуу алга болсон. Тэгээ түүнээс гадна энэ хаан хайч юу яач юу гэдэг ингээ хайгаад эхэлсэн. Гэтэл хааныг хамгаалж явж исэн 20 гаруй цэрэгч гэсэн алга болсон байдаг байхгүй юу? Тэгээ явж байгаа 530 жилийн дараа энэ хааныг олоод нөө ДНК-гийн шинжилгээ хийгээд за энэ хаан яг өөрөө мөн байна гэсэн. За гэтэл тэр хааных нь булш нь бол тий тоногдоогүйгээр ингээ бүтнээрээ ингээ байж байгаа. Дээрээс нь ер нь бол энэ хааны талаарх одоо ингээд илүү их мэдээллүүдийг бий болгох ийм одоо сэдвтэй. Яг кино үзэж байгаа шиг болох юм байна. За дараагийн сэдв хамгийн агуу франы бунхныг оллоо гэж байна.
За энэ бол нөгөө түүхэнд Бүх Рамзес гэдээ алдарсан 2 дугаар Рамзесийн тухай. Тэгээ Рамзес бол ер нь бол эртний Египтийн фараонуудын дотор бол нэлээд алдартай. 66 жил төр барьсан тий 70 орчим жил гэж байгаа байхгүй. Ингэж төрийг барихтаа болвол эртний Египтийг бол нэлээд хүчрхэг болгосноос гадна өөрийнх нь одоо маш олон хүүхдүүдээр ингээ хүрээлүүлж чадсан. За тэгээд энэ одоо агуу фараоны бунхны талаар. Бунхан нь өөрөө одоо бүр ингээд анх нэгдж олдсон мөртлөө бунхан дотроо өөрөө байгаагүй. Хожим нь тэр бунхныг одоо Рамзесийг бол өөр газар авчиж шилжүүлсэн байгаа юм л да. Одоо энэ үерд автцсан байсан. Тийм учраас өөр газар шилжүүлсэн байдаг. Бунхан нэгдсээд байдаг Рамзес байдаггүй, 2 дугаар Рамзес байдаггүй. Тэрийг нь хожим нь дахиад өөр газараас олж байгаа. Ийм сонирхолтой үйл явдлын тухай ярих юм. За энэ бүх мэдээллийг монгол хэл дээр аавна гэдэг үнэхээр гоё байна. За би цаашдаа ийм баярлалаа сэтгэлээ дахиж илэрхийлэхгүй цаг байгаа те. За хятад дах хүнүүгийн үеийн язгууртан бүсгүй шарил гэсэн байна дараагийн сэдв маань. За энэ болохоор яг юу байгаа шүү. Эртний хятадын одоо тий одоо хан улсын үед гэсэн үг шүү дээ. Хан улсын үеийн одоо мэдээж маш олон одоо юм хүнүүтэй холбоотой мэдээ баримтууд байгаад байдаг. За тэгээ энэ мэдээ баримтаас үзэх юм бол одоо энэ Тай Ахатан гэдэг нэг юм баримт гарч ирдэг байхгүй. Тэгэхээр Тай Ахатан гэж бол яг ямар хүн бэ? Яагаад одоо хятадын тэр ноёны хатан болсон бэ? Тэгээд тэрнээс гадна энэ Тай Ахатны одоо энэ шарилыг олсноороо хятадын шүү дээ. Одоо хятадын газар нутгаас олж байгаа тий. Бүгд 8 дахь хятад ард улсын археологийн шинжилгээ ухаан бас эрүүл мэндийн салбар гэдэг ч юм уу. Энэ маш сайн хадгалалтай болж тэгээд эндээс бол маш олон зүйлийн нээлтүүдийг хийсэн байдаг. Тэгэхээр энэ талаар бас ярилцгаая. За Мексик дахь аврах пирамидыг хэн барьсан бэ гэж байна. За тэгэхээр энэ бол Мексик дахь агуу пирамидуудыг бол яг яаж барьсан бэ? Тэр нар сарны тий одоо яг заншил нь юу юм бэ гэдэг ч юм уу. Ер нь бол одоо ингээд Испанчууд очихоос өмнө Мексикт ямар соёл иргэншил байсан бэ гэдгийг илүү тодруулж ярих юм тий. Гэхдээ бүр ингээд юу байгаа шүү. Энийг чинь бас би ганцаараа ингээд гаргаад ирж байгаа юм биш үү? Бид од мөндрөөр ингээд хамт ингээд ярьсан тий. Тэгэхээр бүр ингээд хамт ярьж байхдаа хүртэл айгүй гоё байсан шүү тий. Тэгээ манайхан бас нэрнүүдийг харж байгаа. Их гоё нэрнүүд сонгосон байна. За Сарнай хот 7 гайхамшигын нэг болсон төвх гэж байна. За энэ болохоор нэг Йорданд оршдог. Энэ хад чулуус хийж барьсан юм байхгүй хот байхгүй. Тэгээ түүх археологийн юм хосгүй үнэт дурсгал юм. Тэгээ ингээд энийг ингээд барьсны одоо ингээд зүйлүүдийг ингээд харах юм бол яаж энэ хотыг ингэж барьсан бэ гэж хэлэхээр байгаа байхгүй. Тэгэхээр энэ талаар л илүү дэлгэрэнгүй ярина гэсэн. За манай найруулагч маань маш богинохон товч яваараа гэсэн учраас хоёулаа маш товч яваад байгаа шүү дээ тий. За элсэнд нуугдсан соёл иргэншлийн өлгий хот гэж байна. За тэгэхээр энэ бол яг элсэнд нуугдсан гэдэг маань болохоор нэг юм салхи шуураад тий ингээд салхи шуурсан тэр элсэн доороос одоо ингээд нэг хотын үлдэгдүүд гарч ирсэн. За тэгээ энэ хотууд нь хэдэн үед холбоотой вэ тий ямархуу ард иргэдэд холбоотой вэ соёл иргэншилтэй холбоотой вэ гэдэг талаар ярих юм. Индаанчуудын байгуулсан хавцал дундах сүрлэг байгууламж. За энэ болохоор ер нь бол яг юу байгаа байхгүй клип гэдэг паласын нууц гэсэн үг байхгүй. Тэгээд ер нь индаанчууд бол бас л одоо нөгөө нэг Кристофер Колумб ч юм уу тий анх нөгөө нэг Америк тивд очиол гэдэг. Тэрнээс өмнө ч нь одоо бас л маш олон ингээд Америкчуудыг тий нээжсэн тухай байдаг штэ. Гэтэл индианчуудыг бол яг нөгөө нэг Европын соёл иргэншлэр бол бараг л нөгөө эдийгээд яг хүй нэглээсээ салаагүй зэрлэг бүтүүлэг гэж яриад байдаг. Гэтэл эдний байгуулсан хоцор нь хэр ухаалаг тий хэр одоо юм хөгжилтэй хөгжингүү байсан бэ гэдгийг л ерөнхийдөө тайлбарлах юм. Перугийн ариун дагшин нууцлаг хот гэсэн байна. Тэгээ энэ болохоор нэг Карл Перугийн одоо ингээ Баранка мужид байдаг. Баранка гэдэг мужид. Тэгээ энэ бол эртний хотын үлдэгдэл байхгүй. Тэгээ тус байгууламж нь ер нь Америк төв дээрх хамгийн эртний барилга. Бүр нийтийн тоглолтын өмнөх одоо тий 2000 гаруй жилийн тэртээ одоогоос 4600 гаруй жилийн өмнөх баригдсан гэж одоо эрдэнэт үздэг байхгүй. Тэгэхээр энд бол бас л ямар нууц агуулгадж байгаа вэ гэдэг зүйлийг ярих юм. Мөнхийн хотын мөнхийн хараал гэсэн байна. За мэдээж Иерусалим хот штэ энэ чинь тийм биз дээ. За энэ бол за шууд манай сонсогчд бол шууд л мэдж байгаа бах. Нөгөө нэг загалмаатны аян дайн тий тэрнээс өмнөх одоо нөгөө нэг түүхэнд бол нөгөө ромчууд ч гэсэн ингээл эзлэхэд оршиж байсан. Тэгээд хоёр одоо загалмаатны аян дайнуудын хооронд тий маш их хилмигдсэн. Ер нь бол Иерусалим хот бол тэр чигээрээ одоо амьдралын тэмцэл байхгүй амьдрал өхлийн тэмцэл гэдэг ч юм уу. За 13 дугаар зуунд монголчууд ч гэсэн дэлхийн нийслэлийг байгуулаа тий. Дэлхийг ингээ эзэлж байхдаа ч гэсэн Иерусалим хотод одоо хэрхэн яаж хинт хуваарлах вэ гэдэг ч юм уу иймэрхүү шийдвэрлэх мөчд ч гэсэн оролцож исэн. За тэгэхээр энэ бүхнээс аваад үзэх юм бол Иерусалим хот болвол
ер нь өөрөө оршин тогтносон цаг хугацаанд одоо ч гэсэн ийм зөрчилдөөний дунд байдаг. Одоо христийн шашин те мусульманчууд гэдэг ч юм уу хин нь илүү их ноёрох вэ, хин нь тэндээ одоо хяналт тогтоох вэ гэдэг ийм өрсөлдөөнтэй байхгүй. Тэгэхээр мөнхийн хараал гэж нэрлсэн шалтгаан маань болохоор энэ тэмцлийн төлөө маш олон хүн тэ. За Шотландын Помпей гэсэн байна. За энэ Шотландын Помпей гэдэг нь болохоор юу байгаа байхгүй. 1850 онд бол энэ Шотландын хойд хэсэгт орших энэ нэг арлуудад ийм хүчтэй шуурга болсон байгаа байхгүй. За ингээ хүчтэй шуурганд өртсөн чинь тэнд бол ийм томоохон толгод гараад ирсэн. За энэ чинь нэг ийм уул маягийн байх гэдсэн ба штэ. Тэгээ нутгийн ардууд бол энийг өмнө нь уул гэж бодож исэн болвол тэр толгод гараад ирсэн нь ер нь энэ бол хуучны нэг хот байна гэдэг зүйл нь тодорхойлчих. За тэгээд энэ хот нь бол нийтийн тооллын өмнөх 3200-аас 2200 жилийн өмнө оршин тогтнож исэн тий. За тэгээд ингээ баг 1000 жил одоо оршин юу байсан байгаас баригдсан хот байгаа байхгүй. Энэ бол мэдээж өөрөө маш агуу гэсэн үг. Яг энэ дээр нэг жишээ аваад хэлчихэд манай бас яг би нэрийн дуртад яах вэ? За тэгээд Багдаа манай одоо нэг нэрт археологч заяа. Багдаа яг ингээл өөрийнх нь сумынх нь хажууд нь ингээд нэг юм овгор ингээ байгаад идэг гэсэн юм л да. Тэгээ хогийн овоо гэж нэрлэдэг байсан байгаа байхгүй. Нутгийн ард нь хогийн овоо гэж нэрлэдэг байсан чинь тэр нь түргэн үеийн том бунхан болж таарсан байхгүй. Яг тэрнтэй л адилхан юм байна тий. Хэн мэгдэхүүтэй гэдэг чинь. За Македоны Александрийн байгуулсан сүрж хөлөнд хот. За Македоны Александр бол маш олон Александра гэдэг хотыг байгуулсан тий. Гэхдээ яг бидний мэддэг Александра хотын одоо яг хизээ байгуулсан бэ тий, хэрхэн байгуулсан, дээрээс нь одоо яг хэр зэргийн одоо маш олон хүн амьдардаг байсан уу тий. Хот байгуулалт нь бол ямар хуу одоо юм өрмөц юм бэ? Тэнд номын сан байсан уу? Тэр хот хизээ сэргсэн бэ? Сэргэлт нь хизээ архитектур тий. За тэгээд энэ соёл гэдэг ч юм уу, соёл одоо аж ахуйн байдал гэдэг юм уу. Тэгээ бүр наривчлаад ярих юм бол хотын байгууламж тий, тэр зураг төсөл, номын сангийн нууц нь, ач холбогдол нь, тэгэл гэрэл цаамхаг ба бусад одоо ингээд бүтээлүүд гэдэг. Ер нь бол маш амар. Би зүгээр яг нэг зүйл бодоод байгаа юм. За хоёулаа ингээд 50 сэдвээ зарлжлаа. Гэтэл одоо жишээ нь энэ сэдв дээр гэхэд 40 минутанд багтаахын тулд баг амьсгаа авахгүй шахуул ярих юм байлээ. Тийм баялаг байна. За Ромын хамгийн том дайсан гэж байна. За энэ Карпагенчуудын тухай. За энэ Карпагенчууд бол энэ Африк тивийн умард хэсэгт оршин тогтнодог тий. За Ромчуудын хувьд бол жинхэнэ занал дайсан байсан. Ромын эзэнт гүрний үед. За мэдээж одоо Ромчуудаа чинь хүмүүнэр ч гэсэн нэлээд юу болсон шүү дээ тий. Заналтай одоо байсан. Гэхдээ эндээс бүр өмнөх үеийн гэсэн үг байхгүй. Нийтийн тооллын өмнөх 814-өөс нийтийн тооллын өмнөх 146 оны хооронд ингээ Карпаген хот нэртэй ингээ оршин тогтнож исэн. За ингэж оршин тогтнож явахдаа болвол ястаа жинхэнэ нэг айгу шилдэг сэргийн жанжтай байсан байгаа байхгүй. За эдгээр сэргийн жанжид бол Ромыг эсэргүүцэж байлцсан тухай тий. Ийм одоо үйл явдал бас агуу түүхэл байж таарна. За хоёулаа нэвтрүүлгийнхаа дундуур бас нэг зүйлийг хэлэх хэрэгтэй байна. Тэгэхээр манай од мөндрийнхэн маань болвол ингээд улирал болгоно сэдвүүд танилцуулан явдаг. Энэ олон сэдв дундуур, энэ гайхалтай сэдв дундуур одоо бидэнтэй хамтарч ажиллах юм боломж та бүхэнд маань бүрэн нээлттэй байгаа хувь хүн альбан байгууллагууд тий одоо хинч хямгооч манайхтай холбогдсон бид таны бол асуудлыг сонсоод хамтарч ажиллахад үргэлж бэлэн байгаа. Манай борлуулалтын утас бол 83 88 83 тэг 3 гэсэн байгаа. Одоо хүн нэг харцаа салгамгүй гэдэг шиг те сонсохгүй өнгөрч чадахгүй, эхлүүлээ орхисон юм а дуусахгүй орхиж чадахгүй. Тэгээ ийм л сайхан нэвтрүүлгүүд болтго гэдэгт бол маш их ихтгэлтэй байна. Сэдвүүдээ сонсоод баярлж байна. Тэгээ Марат өгч маань өөрөө бас ямар чадварлага гоё ярьдаг юм бэлээ. Тэгээд та бүхэн маань археологийн бас нууцуд нэвтрүүлэг дээр гоё хамтарч ажиллаарай. Хүмүүстээ санал болгоорой. Бараа бүтээгдэхүүний одоо рекламдах те энэ үйл ажиллагааг бол одоо бидэнтэй хамтраарай, харамсахгүй шүү гэж хэлмээр байна. Тэгээд дэлгэцэн дээр орж байгаа QR кодоор бас та бүхэн маань алтан гишүүн юм болох боломжтой. QR кодоо уншуулад Facebook нэр болон утасны дугаараа бичээд 100 мянган төгрөгийг буюу 1050 сэтгийг нэгийн 100 төгрөгөөр үнэлээд ингэж үнэлсэн одоо дүн гэдгийг бол таад маань мэддэг болсон байхаа. Тэгэхээр бидэнтэй хамтарч байгаа альбан байгууллагуудыг манаас та бүхэн дэмжиж байгаарай. Энэ бол шинжлэх ухааны танин мэдхүйг түгээн дэлгэрүүлэх үйлсэд одоо маш чухал хэв нэмэр оруулж байгаа байгууллагууд энийг сонгосон байна тийм ээ. Шинжлэх ухаан гэдэг зүйлийг дэмжихийг сонгосон байна тэр хүмүүс маань. За тэгээд одоо алтан гишүүн гэсэн энэ группт маань дандаа бас юм шинжлэх ухааны танин мэдхүйг сонирхдаг дуртай, хайртай юм хүмүүс маань байдаг учраас нэг юм бүлгэн болно гэдэг бол бас хамгийн чухал нэг зүйл нь. Тэгээд та бүхэн маань од мөндөр YouTube дээрээ subscribe дараад бид бүхнийг бас дэмжээрэй баярлалаа.
За баярлалаа. Яалчгүй л одоо нөө хамтран ажиллагч те ивент тэтгэгч энэ байгууллагуудын хүчээр болвол яг энэ шинжлэх ухааны танин мэдэхүүн сувг болвол дэлхийн нийтээр тархан суугаа монголчуудаа болон те Монголдо одоо ингээд шинжлэх ухааны танин мэдэхүйг өсөж мөрөөдсөн хүмүүсийг одоо ингээд цуглуулж чаддаг ийм сувг болж чадсан. Тийм учраас та бүхэн маань одоо бидэнтэй өргөжлүүлэн хамтарч ажиллаараа. Хэрвээ бидэнтэй хамтарч ажиллаагүй бол хамтраад ажиллаж үзээрэй. Бид бол таны итгэлийг алдахгүй гэж хэлье. Баярлалаа. Дараагийн сэдв уул хөрөөдөж зөөсөн түүх гэж байна. За энэ бол бас л нэг агуур Рамзестэй холбоотой. За агуур Рамзес бол маш олон бүтээн байгуулалтуудыг хийсэн байдаг. Тэг чин 70 жил оршин тогтносон хугацаанд бас тий яг эд цэцгэлт хөгжилтийн үеэрээ юу хийсэн бэ гэдэг зүйл ярих. За тэгэхээр бүр уулыг хөрөөдөөд одоо яг юу хийцэн юм бэ гэдэг зүйлийн талаар ярих юм. За бурхад өөрсдөө бүтээсэн үү гэж байна. За энэ бол яг л юу юм байгаа юм. Яг л ингээд бурхан бүтээсэн юм шиг тий бүр ингээд айгүй ингээд сайхан бүр ингээд яаж одоо ингээд яаж энэ хийвэ гэмээр тий ийм зүйлийн талаар ярих юм. Тэгэхээр энэ бол Тайландын эртний түүхэн хот болох Аюутая гэдэг хотын талаар ярих юм. Агуйд нуугдсан буддаа гэдэг. За энэ болохоор бас л агууд нуугдсан буддагийн тий дүр хадгалагдж байгаа. Тэгээд тэдгээр одоо энэ томоохон агуу дотор байх одоо энэ буддагийн хөшөөний тухай байхгүй. Тэгээ орчин үеийн одоо энэ буддын шашны өвөрмөц дурсгал бөгөөд энэ ЮНЕСКОд бас ингээд бүртгэгдсэн байдаг. За тэгээ энэнийг бол одоо ингээд сүмийн байгууламж бас архитектур те буддагийн дөрүүдийн утга учир буддаа ч бас нөгөө өөртөө ингээд утга учиртай штэ. Тэгээ би эдрийг ингээд тайлбарлахдаа бас Монголч гэсэн буддын шашин бурхны шашин те бас сайн хөгжсөн. Магадгүй манайх нөгөө сардгийн хийдгээд мэддэг байх. Тэгэхээр тэр сардгийн хийдээс олдсон тэр бурхны тэр гаруудын байрлал нь өөр өөр ингэсэн илэрхийл байдаг. Энтэй адилхан бурхан болгон бас те өөр өөр ингэсэн юм утга санааг илэрхийлсэн байдаг. Энийн талаар бас нэлээд дэлгэрүүлж ярих. Сонирхолтой. Амиа зөөлж хамгаалсан хосгүй үнэтэй үг. За энэ юу яасан байгаа юм? Ер нь бол яг ингээд бүр ингээд түүх соёлын өвийг те бүр яаж хамгаалах уу гэдэг бүр амиа зөөлөсөлж байж ингэж хамгаалсан энэ үнэт өвийн тухай ярина. Тэгэхээр энэ бол өөрөө бол яг юу байх вэ гэдгийг бол ингээд нэг нууцлаад үлдээчихгүй бас болохгүй байгаа тийм. Шууд ярьчих юм бол хүмүүс одоо бүр хайгаад ингээд те ингээд явчих гээд байгаа байхгүй. Хадан дундах бурхтын чуулган. За энэ бол мэдээж нэг Калиса Шива гэдэг те. За энэ бол энэтхэг улсын одоо ингээд Махараштра гэдэг мужид байдаг. За тэгээд энэ 8 дугаар зууны орчим үеийн одоо яг тухай сүм орны одоо те ингээд дүрслэлтэй энэ зүйлийн тухай ярих юм. Ямар гой зураг вэ? За зорсон атлаа зурсан юм шиг гэж. За яг ийм л нэрүүдэл гарч ирээд байгаа байхгүй яалчгүй те. Үнэхээр л яг гэдэг нэг зурсан юм шиг гэдэг нэг эмхтөний гоо үзэсгэлэнгийн тухай ярьдэн штэ. За эн чинь бас л нэг хот бүтээл байгуул те хотыг хийхэд хүртэл ингээд зорцсон юм шиг л хийцэн хот байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол бас л нэг нийтийн тооллын өмнөх 5 дугаар зууны үед баригдсан хотын тухай ярих юм. Эртний энэ мундаг хотуудын түүхийг сонсног өстэй үнэхэр гоё. Хиндүү бурхтад зориулсан бүхэл бүтэн хот. За тэгэхээр энэ бол нэг цаг хугацааны хувьд бол 9 дугаар зууны үед баригдсан тий хиндүү шашны юм 3 гол бурхан байгаа байхгүй. Брахма, Виншу, одоо Шива гэд. Ер нь бол нэг кино мэнэндэр браха бурхны ингээл гэд ярьдаг штэ тий. Тэгэхээр энэ бол бүхэл бүтэн хот мөртлөө сүм байгаа байхгүй. Ямар гоё. Тэгэхээр ингээд яг уу энэ бол яг харамсалтай байдлаар ингээд сүрсэн 16 дугаар зуунд бол газар хөдлөлтөөр сүрсэн гэж эрдэмтэд үздэг. Тэгээд 20 дугаар зууны үеэр дахин сэргээсэн 1991 онд бол ЮНЕСКОгийн гэдэг соёлын тий ингээд өв бүртгэгдсэн байдаг. Тэгэхээр мэдээж нөгөө нэг барилгын түүх, бурхтын дүрслэл, тэгэхээр архитектур, тэр шашны утга учир гэдэг тий энэ зүйлүүдийн талаар илүү дэлгэрүүлж ярих юм. Инкүүдийн баян тансаг нийслэл гэж. За тэгэл баян тансагт нийслэл гэдэг нь бол ерөнхийдөө тодорхой байгаа сте тий. За тэгэхээр энэ инкүүдийн нийслж байсан хотын тухай тэгээд шашин, засаг захиргаа, худалдаа, соёлын төв тий гэдэг зүйлүүдийг ингээд ярих юм. За тэгэхээр ер нь бол яг энэ инкүүд бол тухайн хотоо болвол яг одоо инк хэлээр нь монголчилж ингээд орчуулах юм бол дэлхийн төв гэсэн утгатай байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж ойлгомжтой тий. Өнгө алгалсан Вишну бурхны сүм. За энэ бол мэдээж нэг энэтхэгт байгаа тийм өмнөд энэтхэгт байдаг. Одоо 1-р мянганы ихэнх үеэс ихтэй олон үеийн туршид одоо ингэж хийгээд ингээд бүтээн байгуулад яваад байсан. Анхны одоо хаана санаачлаа дараагийнх нь ингээ хаадууд нь өргөжлүүлээд ингэж бүтээн байгуулад яваадсан. Ер нь бол маш том газар нутгийг хамарсан байгаад байгаа юм.
Хамгийн том одоо ингээд бурхан гэх юм бол ийм 73 м өндөртэй байгаа байхгүй. Цамхаг нь бурхан гэнэ цамхаг нь 73 м өндөртэй ийм цамхаг гэдэг чинь. Тэгэхээр эдгээр одоо энэ соёлын утга учирын талаар илүү дэлгэрүүлж ярина. За илүү дэлгэрүүлж ярина гэл ингээл яриад байгаа тийм. Гэхдээ бас манай сонсогчд маань бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ бол надад ч бас шин зүйл. Би ч бас өөрийгөө энийг чадах нь үгүй юу гэх тийм сорж байгаа үйл явдал байгаа шүү тийм. За Хувлын хааны живсэн флот гэж. За Хувлын хааны усан булаат буюу живсэн булаат. За энэ талаар бол манай од мөндөр дельта аяллаараа тийм Японд очихдоо 2 дугаар хийсэн. Үүнээс гадна яг тэр цагаас хойшоогоо яг нэг тухайн үед бол бас нэг жаахан судалж агаад хийсэн боловч орхигдуулсан зүйлсүүд их байсан. Тэгэхээр энэ 2 дугаараа нэгтгээд дээрээс нь шинэ мэдээллүүдээ оруулаад одоо яг 1274 он болон 1281 оны энэ 2 удаагийн дайныг нэг дугаарт базаж хийх гээд бэлдэж байгаа. Энд чинь бас өөрөө дэлхийн археолог байхгүй юу ер нь бол тий. Персийн агуу хаадыг хатанд оршоосноо гэж. За энэ бол бас л хөндөрлөгтний түүхэнд бол бас л агуу дурсгалуудын нэг байхгүй. За тэгээ энд бол Персийн хаадууд гэдэг нь болохоор тий хэдэн хаан байгаа юм бэ тэр Дарисус, Кераскс гэх тий. За ингээд ийм одоо хаадуудын нэр байгаад байгаа. Тэгээд энэ бол ийм асар өндөр хадан уулыг засж агаад тэг ингээд загалмаа хэлбэртэй сэлбэр бүх юм бунхан үүсгэсэн байгаа байхгүй. Тийм бунхан үүсгэсэн. За тэгээ бунханы дээгүүрх хаан ширэн зааларч буй дүрслүүд гэх мэтлэнгээр ер нь бол бас л сүрж авахлангийн илэрхийлэл болсон ийм бунхан. Одоо таамд найлуудаас нь бас ингээ мэдээлэл харахад л бас яг гоё юм аа. За Есүс мэдлэхээс ч өмнө Библийн олдор гэж. За энэ болохоор бас л юу байгаа юм. 1947 оноос болол эхлээд 11 үе шаттайгаар илэрсэн ийм хуйлмал бичиг байхгүй. За тэгэхээр энэ хуйлмал бичгийн цаг хугацаа нь болохоор нийтийн тооллын өмнөх 3 дугаар зуун. Тэгэхээр Есүс Христийг мэдлэхээс бараг 200 300 жилийн өмнөх үйл явдал болчихж байгаа байхгүй. За тэгээ энэний одоо агуулга нь бол мэдээж еврейн Библи буюу хуучин гэрээ тий. Тэгээ энэ хуучин гэрээтэй холбоотой юм 200 гаруй одоо юм хуйлаас бичгүүд байгаа байхгүй. За тэгээ энэ бичгүүд нь бол бараг Христийн шашин Есүс Христийг одоо тий ингээд мэдлэхээс өмнөх одоо юм бас гэрч баримтууд байгаа тий. Энд бас яг юуг дурдсан бэ? Тэгээ энэ Библийн хамгийн эртний одоо энэ хуйлбаруудыг агуулсан энэ баримт байгаа байхгүй. Пирамидыг барьсан ажилчдын өдрийн тэмдэглэл. За энэ болохоор юу яаж байгаа шээ? Сүүл шинээр илэрсэн бас нэг баримт. Тэгээ энэ баримтан дээр бол яг нөгөө пирамидуудыг бас нөгөө боолууд барьдаг байсан уу, үгүй юу гэл те. За энийг бол бид нар бас нөгөө нэг Египтийн аяллаараа бас нэг дугаарыг хийсэн. Гэхдээ яг энийг бол нөгөө нэг нэвтрүүлгийн дундуур ингээ яриад явсан. Энэ тэмдэглэл дээр ингэж тэмдэглэсэн байна гэдэг. Одоо бол тэр яг тэмдэглэл дээр бүхэл бүтэн тэр тэмдэглэл дээр яг юу гэж байгаа юм бэ? Энэ нь өөрөө эртний Египт судлалт те ямар хөө шинэ үр дүнгуудыг авчирсан бэ гэд. Энэ бол 2013 онд болсон. За. Зүйл ахгүй те. Алтан ордны улсын үүсэн дээрх бичиг. За алтан ордны үйсэн дээрх бичгээ гэдэг. Энэ бол нөгөө нэг яг манай үеийнхэн бол 10 жилийн уран зохиолын хичээл дээр үзчихсэн л байгаа л та өвчүүний чи алтыг тувд алт болгоё гэсэн юм. Өвчин зовлон бүү тасаасаа гэл. За энэ бол 13 дугаар зууны үеийн алтан ордны улс, Монголын бүрэлдэхүүн улс шүү дээ тий. За зөрчийн угсааны. За тэгэхээр энэ бол Оросын тал нутаг, Европ нутаг. За энэ нутагт бол монгол бичгээр бичсэн, үйсэн дээр бичсэн ийм сайхан тий зүйл байгаа байхгүй. Тэгэд энэ бол Монголын одоо яг Чингисийн чулууны бичиг хамгийн эртнийхэн тэгээ алтан ордны үйсэн дээрх бичиг бол бас монгол бичиг өөрөө Европ төвд тархаж байсан юм байна. Тэнд хэрэгэлдэг байсан юм байна гэдэг зүйлийг хэлж байгаа. За тэгээд нөгөө нэг хүүгээ дайнд явсан хүүгээ сансан эхийн тухай шүлэг шүү дээ. Эрдэнсээр дүүрэн хөлөг онгоц. За энэ нэг 1708 онд Колумбийн нэг одоо хотын ойролцооныг живсэн энэ хөлөг онгоцны тухай. За тэгээ энэ хөлөг онгоц маань бол хэр орчим те одоо ингээд Эрдэнэс ачиж явж исэн бэ гэдэг зүйлийн тухай ярих байхгүй юу. 17 тэрбум доллар гэж бодвол яах вэ? Бод чадахгүй байна. Тэгэхээр л хоёулаа энийг чаддаг болноо тий. Дууралах нэ 100 жилийн дараа ч хүний амьд тавьсан Титаник гинэ. За энэ болохоор Титаник мэдээж хизээ мөксөн бэ, хизээ сүрсэн бэ гэдэг зүйлийг бид нар бас мэдж байгаа тий. За тэгэхээр живсэн сар хугацаа тэгээ үүнээс хойш одоо ингээд 100 жилийн дараа ч гэсэн юм юу яаж байгаа байхгүй юу. Титаникийг ингээд судлах багийнхан тэгээ бас Титаник руу очих юм аялал хийдэг шүү дээ тий. За энэ аялал хийж байгаа энэ аяллаа одоо тэр нэг хөлөг онгоцтой даралтай юм хөлөг онгоцч явж байгаа жижигхэн 5 хүний бүрэлдэхүүнтэй дэлбэрсэн байгаа байхгүй. За тэгээд ер нь бол Титаник өөрөө бас тий
энэ ч бас л далаад орж ивэд орчихсон зүйл энэ археологтой яг ямар холбоотой вэ гэдэг талаар нь тэгээ энэ бол 100 жилийн хугацаанд юу болвоо гэдэг талаараас ярилцгаая. Бас сонирхолтой. Дан археолог ярьж чад гинт Титаник гэл нэг орж ирж байгаа хоёулаа чинь тий. Тэгсэн ч бас байдсан юм л тий. За Чингисийн чулууны бичиг гэж. За түнгүй сая ерөнхийдөө тайлбарлажлаа. Хоёулаа Чингисийн чулууны бичгийн талаар бол нэг дугаар хийсэн. Тэгээд сүүлд нь тэр дугаараа хийснийхаа дараа би за ер нь бол бас л яг ингээд юм болгон 100% төгс болохгүй шүү дээ тий. Тэгэхээр за ахаад энэ талаар нэг орхигдсон мэдээлүүд их байгаа юм байна. Ер нь бол Чингисийн чулууны бичгийг бол гадна дотны маш олон эрдэмтэд судалсан. Дээрээс нь Монгол бичгээр маш тодорхой бичсэн энэ сурвалж бичиг тий. Тэгэхээр хавт асрын хүйсөнгөө ноёнд зориулсан Оросын Чита мууж хархраа голын хүндий тий. Хумдын балгаснаас ингээд олдсон ингээд яриад хэлэхээр бол Чингисийн чулууны бичих маань өөрөө маш олон нууцуудыг бас давхар агуулж байгаа шүү гэдгийг ярьж байгаа. Шалтгаан нь юу гэхээр би нэг дэлхийн археолог ярьж байгаа. Тэгвэл Чингисийн чулууны бичиг бол дэлхийд ч алдартай шүү гэдэг санаа юм. Алтайгаас олдсон нүүдэлчдийн хосхүй олдор. За энэ болохоор нүүдэлчдийн хосхүй олдор буюу алтан олдор тий. Алтан скип гэж яриад байдаг. За скип бол энэ бас нүүдэлчин тий ард түмэн. За тэгээ энэ скипийн соёлын онцлогуд болон тэд нар алтаар одоо ямар хуу хэмжээний уран тий нарийн одоо чамин зүйлсүүд хийдэг байсан бэ? Энэ нь одоо хэр зэрэг одоо шинжлэх ухааны ач холбогдолтой вэ? Бүр одоо хожимч гэсэн одоо энэ скипийн үеийн одоо ингээ алтан олдуурууд тий одоо нэг эртний идэл цуглуулдаг хүмүүсийн донд одоо хэр үнэтэй цэнтэй байдаг вэ гэл энэ бүх зүйлийн талаар ярилцгаая. Тий. Хойд насанд нь хамгаалах түмэн цэргийн буш. За энэ бол мэдээж ойлгомжтой шүү дээ тий. Энэ бол түмэн цэргийн буш буюу одоо нэг Терегот. За энэ бол эртний цэн гүрний Цэнши хааны бунхны тий одоо бунхны одоо 1974 онд бол зөвхөн газар тариалан эрхэлжсэн хүн одоо санамсаргүй байдлаар олсноор энэ одоо дэлхийд дахинд нээлт болсон. Тэгээд одоо энэ бунхан бол 100 жил гаруй малтан гэж байгаа юм. Тэгэхээр энэ бол саяны тэр 8000 орчим одоо ингэ шавар одоо цэргүүд ингэ гараад ирсэн баа шүү дээ. Нэгийг харьцах нэг хэмжээтэй шүү дээ энэ чинь тий. Тэгвэл тэр нь өөр ингэ фүү дэлхийд дахин ингэ шуугуулаад байдаг. Гэтэл энэ өөрөөсө хааныхаа бунхан руу ороогүй зүгээр хитэн сугуудаа малтаж байгаа хааны бунхныхаа гадна талынхаа тий. Тийм болохоор энэ бол 2012 оны нөгөө дэлхийн сүндэг өдөр гэл 19 сарын 22 гэсэн шүү дээ. Яг энэ үед бол би ийшээ нэг очиж үзчихсэн. Надад одоо очиж үзсэн нэг тэмдэглүүд маань байдаг. Тэгээ дээрэс нь энэ дугаар бол бас сонирхолтой сайхан дугаар болох байхаа гэж найдаж байна те. Оо ямар гоё. Ингээл болчаагүй юм байна тийм ээ. За Эртний Египтийн бичгийг хэрхэн тайлсан бэ? За тэгэхээр энэ Эртний Египтийн бичгийг бол яаж тайлсан санаа байгаа байхгүй. Тэгэхээр энэ болвол ер нь бол ийм Розетийн чулуу гэж байгаа байхгүй. Тэгээ энэ бол юу яаж байгаа? Их ойрхон санагдаад идэв надад. Яг нь тэгэхээр энд бол ийм Дээд Египтийн одоо нэг иероглиф бичиг гэж байгаа байхгүй. Тэгээ демотик бичиг ард түмэн иргэдийн гэсэн үг. Тэгээ грек хэл буюу эрх баригчдын хэл байхгүй. За ийм гурван янзын хэлээр нэгэн агуулгатай нэгэн одоо зүйлийг гэсэн үг байхгүй. Ингээ гурван янзаар бичсэн байгаа. За тэгэн гут чинь тэрний чинь одоо нэг яг тайлж уншдаг хэсгийг нь те буцаагаад нөгөө хэдтэй нь харьцуулаад энэ яг ямар гэсэн утгатай вэ гэл ингээ явж байгаа байхгүй. Ингэж ич нөгөө нэг эртний Египтийн бичгийг тайлж уншиж байгаа үйл явдал болж байгаа. За энэ бол Монголын түүхтэй ч гэсэн холбоотой. Монголын түүхэнд бол одоо нөгөө тайлагдчихгүй бичиг, рууны бичиг гэж яриад байдаг те. За нууц бичиг гэл армийн гаралтай гэл. За ингээд яриад байдаг. Тэгтэл энийг хамгийн анх олсон олохт бол нэг талд нь бол эртний хятад ханзаар нөгөө талд нь болохоор рүүний бичгээр бичсэн байгаа шүү дээ. За ингээд нөгөө харьцуулж иж судалж иж тайлсан байдаг байхгүй тайлагдчихгүй нууц бичгийг. Тэгэхээр энтэй их адилхан санагдаад байдаг шүү дээ. Тийм бас тайлж хэрхэн байсан гэдэг бол үнэхээр сонирхолтой. Хин гэдэг эрдэмтэн яаж тайлсан бэ гэл те. Алтан фраун. За алтан бараан Тутан хамуун те. Тут хамуун гэдэг. За Тутан хамуун бол мэдээж дэлхийд дахинд алдартай хаан тий эртний Египтийн 18 дугаар үеийн залгамжлагч ингээ хаан буюу 9 настайдаа хаан ширээнд суугаад 18 наснда 9 жил одоо төр барьсан. Гэхдээ энэ талаар бол ингээ түүхэнд бол тий тодорхой хэмжээний ингээд маш баримтууд ингээ байхгүй байсан боловч энэ хааны бунхан ерөөсөө юу яасан байгаа юм л да. Одоо хамгийн анх одоо нэг ингээ археологчид одоо тоноолчд шүү дээ тий. Тоноолчд хажуу талынх нь фараоных нь бунхныг нь тонж явахдаа гаргасан шороонуудаа Тутан хамууны бунхан дээр хайцсан байгаа байхгүй. Тэгээд тэр тоноолчдын тэр хайсан шороо нь одоо нэг тэр энэ бунхныг тоногдохоос сэргийлчихэж байгаа байхгүй. За ингээ явсаар байгаа тэр Тутан хамууны бунхан анх нээгдэж олцсон. Тэгээд тэр нээгдсэн одоо яг нэг нүдэрээ очиод үздсэн тий. Учраас бас энийг 3 дахь ярина. Тэгтээ илүү наривчлалтай тий. Швейцар цагнаас найдвартай мөнхийн цаг. За мөнхийн цаг гэдэг тий. За энэ бол нөгөө нэг нарны хөдөлгөөнтэй одоо ингээд зохион байгуулалтаа ингээд зохицсон байгаа байхгүй юу? Stone Henge штэ тий. Тэгэхээр энэ Stone Henge чинь бол нэг неолитийн үеийн
одоо ингээд шинэ чулуун зүсэх үе гэсэн үг байхгүй юу. Тэр чулуун зүсхийн үеийн хүмүүс тэр цагийг барихтаа тэр нарны тусгалыг яаж маш сайн ашиглаж чадсан байна гэдэг зүйл. Тэгээ энэ өөрөө яг ямар ач холбогдолтой юм бэ? Шүтээний газар юм уу? Оршуулгын газар юм уу те? Эсвэл одоо ингээд тэнгэрийн цагийн систем байсан юм уу гэдэг зүйлийн талаар ярих байхгүй юу. Харин ийм чулуун том байгууламжууд бас зөвхөн Stone Jesus гадна хэд бас ингэж байдаг. Ер нь нэг сонирхолтой. Тэр дундаа Stone хийж их гоё те. За дараагийн сэдв бол үлгэрийн цаг амилсан нь гэж. Трой хот штэ тий. За Трой хотын талаар бол манай хэд маань бол бас кино миноноос бас нэлээд сайн мэднэ. За гэтэл Трой хот маань бол яг болвол яг хаана байдаг вэ, байрлалтай вэ? Энэ цаг хугацааны хувьд хэдээс хэддүгээр зууны үед байсан тий. Мэдээж нийтийн тооллын өмнөх 3000-аас ингээд 500 он хүртэл оршин тогтнож исэн. За тэгээ Трой хотын талаар болвол эртний энэ түүх ба домгийн домогт юу гэж дурдсан байдаг вэ гэл эртний нэг грекийн нэг Илайд те туйлд юу гэж гардаг вэ гэх мэтлэнгээр ер нь бол Трой хотын талаар тэр Трой хот ч өөрөө бол хідэн соёлт давхаргатай ганцхан Трой хот биш тэр 9 соёлт давхаргын тухай те тэгээ түүхэн эртний одоо юм соёл ертөнцийн талаар л ярилцах хэрэгтэй байна. За мөнхийн одоо цагт нойрсогч хот. За энэ бол мэдээж маш харамсалтай хот те. Бас археологийн шинжилгээ ухаанд ч гэсэн ер нь бол томоохон нээлтүүдийг авчирсан. Гэхдээ болвол өөрөө болвол нөгөө нэг галтуулан дарагдсан Помпей хот шүү дээ. Тэгэхээр Помпей хот бөгөөд яг хуу археологийн шинжилгээ ухаанд бол маш олон мэдээллүүдийг өгж байгаа. Гэхдээ бүхэл бүтэн хотын оршинд суугчид тэр чигээрээ галтуулын халуун лава дарагдал өнгөрч байгаа энэ гонигт түүх шүү дээ. Тэгэхээр энэ хотын хамгийн сүүлийн амьдралын хамгийн сүүлийн мөчөө яг өнөөдөр ингээ хадгалаад аваад ирсэн гэсэн үг байхгүй юу? Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр яг тэр тухайн үед те хүмүүс яг юу хийж исэн бэ? Яаж амьдардаг байсан бэ? Гудамж талбай өшөө одоо яг ханан дээр одоо сурсан зураг мураг гэдэг ингээ бүх юмнууд нь тэр ингээ лава дарагдаад үлдсэн байгаа. За энэ хотыг олсон одоо бас түүх нь бол эртний уран зохиолыг уншиж хагаад нэг аялагч хайсаар агаад нээж олж байгаа энэ үйл явдал одоо Помпей хотыг олсноор ер нь археологийн шинжилгээ ухаан хэр хөгжсөн бэ? Археологийн шинжилгээ ухааны хөгжилд юу оруулсан бэ гэл айгүй олон зүйлүүд байгаа. Тэр бүхэл Помпей хотын оршин суугч нар тэнд галтуулан дарагдаад өгсөн байгаа шүү дээ. За ингээд дарагдаад өгсөн хүмүүсийг одоо гипсийн аргаар буюу одоо нэг гипсдэж одоо ингэж хээг нь гаргаж авч байгаа байхгүй. Яг тухайн үед яаж хийсэн бэ гэл тэр бүхэл зөв нэг жишээ дурдахад юу байгаа юм? Помпей хотод нэг ингээд хүүхэд тэрвэрсэн том эмэгтэй хүн байсан байгаа байхгүй. Тэгэн гут нь энэ бол нөгөө нэг их хүүгийн одоо ингээд хэлбэрлэл юм шиг хүүг ингээд хамгаалах гээд явж байгаа юм шиг байгаа ч тийм. Гэтэл энэ нь яг ингээд антропологчдын судалгааны үр дүнгээр тэр хүүхэд нь боол хүүхэд эмэгтэй нь язгуурт хүн байсан байгаа байхгүй. Тэгэхээр тэр язгууртан эмэгтэй тэр боол хүүхдийг аврах гээд ингэж байгаа тохиолдол харагдсан гэх мэтлэнгээр ер нь бол бас харамсалтай. Гэхдээ шинжилгээ ухааны ач холбогдол нь маш өндөр энэ Помпей хотын тухай. Жохон цохиулгасан чинь би арзаачлаа. За нагарч унагийн сургууль олцсон гэж байна. За энэ бол мэдээж нөгөө нэг эртний энэтхэхийн хамгийн эртний одоо бурхны шашны гүн хааны те баг гэдэг төв буюу баг ихтэй сургууль гэсэн үг байгаа байхгүй. Тэгээ энэ сургуульд болвол мэдээж яг үүсгэн байгуулсан цаг хугацааны талаар тэр 5 дугаар зуун те. За тэгээ яг тухайн үед бол яг хаанаас хүмүүс ирж одоо ингэ сулцдаг байсан бэ гэдэг ч юм уу. Тэгээ энэ 5 дугаар зуун гэдэг нь болохоор Монголын түүхийн Жужаан улстай холбоотой байхгүй. Тэгтэл Жужаан улс бол нөгөө нэг Дарма Прия гэдэг одоо юм багштай байсан, төрийн багштай байсан гэл. Гэтэл энд яг тухайн үед бол Монголоос ч гэсэн очиж хүн сурж исэн байх боломжуудын талаар бас мэдээж маш олон улс орноос те яг Азийн улс орнуудаас очиж сурдаг байсан юм 10,000 гаруй одоо юм шавь суралцагч нартай гэж байгаа байхгүй. Ийм одоо хот. Тэгээ энэ хотын бол яг ер нь Азийн гэх юм одоо те Азийн хамгийн анхны иж бүрэн баг их сургууль байгаа байхгүй. Тэгэл Монгол, Төвд, одоо Хятад, Солонгос те одоогийн штэ те Япон, Шри-Ланк зэрэг орнуудаас те ер нь бол маш олон одоо судлаач лам нар ер нь очиж суралцж исэн байх магадлалтай гэж үзээд байгаа юм. Тэгээ энийг болохоор нөгөө 19-р зууны одоо энэ Британий нэг археологчтой малтлах хийж байгаад олсон байдаг. Гэх мэтлэнгээр маш олон мэдээллүүдийг бас өгөх юм. За өрөө дүүрэн алтаар сольсон хааны толгой. За энэ бол бас л юу гаш шүү зэ. Испани байлдан дагуулагч Эрнан Кортес гэдэг те. Энэ хүн бол энэ ингээд астекууд дээр ингээд хөрөлцөн ирсэн ингээл. За тэгээ энэтэй холбоотойгоор энэ одоо яг ингээд яаж одоо энэ те одоо ингээд алтаар ингэж хангаж байсан бэ. Тэгээ дээрэс нь ард түмнээ одоо нөгөө нэг
одоо ард түмнийхээ гартал одоо ингээд өгсөн те энэ тухай ярих юм. Тэгэхээр энэ бол бас л нэг юм нууцлаг төвхүүдийн тухай ярих гэдэг юм. Ер нь бол яг одоо испанчуудын одоо тэр нэг юу яаж байгаа байхгүй. Ингээ барьцаанд авч байгаа. Тэр барьцаанаас нь тэр хааныг яаж сольж байгаа гэдэг ч юм уу. Ийм зүйлийн талаар л ярих юм. Үхэгсэд нь унтдаггүй нутаг. За айгүй юм сүртэй нэртэй тэгтээ үнэхээр унтдаггүй шүү дээ. Үхэгсэд нь унтдаггүй. За энэ болохоор энэ газар доорх ингээ оршуулгын газар байхгүй. Тэгээд ингээд мэдээж юм бараг л юм одоо нэг янз бүрийн юмнууд чинь сүлжээ гэдэг шүү дээ тий. Сүлжээ дэлгүүр сүлжээ гэхэл чи илүү том гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр энэ бол бараг асар уудам том оршуулгын сүлжээ гэсэн үг байхгүй. За тэгээд ер нь бол ингээд маш олон ингээд оршуулгууд ингээд зэрч байж идэг. Одоо тэгээд энэ талаар л ярина да. Битүүл бас их сонирхолтой байна тий. Индианчуудын байгуулсан Лондон гэж. За энэ болохоор нөгөө нэг индианчууд Хойд Америкийн одоо ингээд одоо уугуул иргэжтэй. Тэгэхээр одоо Европын Лондонгоос ч том байсан ийм нэг хотыг байгуулсан байгаа байхгүй. Тэгээд энэ нь бол яг одоо байршлын хувьд яг хаана байгаа юм. Тэг хүн ам нь хэдээс хэдэн мянган хүн амтай гэх мэтлэнгээр тэг энэ ач холбогдол нь тий хот байгуулалт, тариалан, шашны ёслолын төвүүд гэх мэтлэнгээр одоо ярилцах юм. Агуугаас олцсон бурхтын галерей. За энэ бол мэдээж ажантай агуун зохицолбор тий. За энэ итгэхт байдаг. За тэгээд нийтийн тооллын өмнөх 2 дугаар зуунаас нийтийн тооллын 6 дугаар зууны үед тий нэлээд олон үе шаттайгаар баригдсан. Ингээд баригдаал яваадсан гэсэн үг байхгүй. Тэгээд нийт бол 30 гаруй одоо ийм агуу байгаа. Тэгээд одоо хийд, сувраг, лам нарын амьдрах байр, номын сан, сүмүүд гэл. За тэгэхээр нэг зүйлийг ингээд нэг маш сайн харж болоод байгаа юм. Тэр нь юу гэхээр ямар ч шашин байсан ялгаа байхгүй. Тэр шашныг дэлгэрүүлэхийн тулд яг юу хийдэг байсан бэ гэдэг нь айгүй агуу байгаа байхгүй. Тэр шашны одоо ингээ хамгаалахын тулд гэдэг ч юм уу хот суурин эсвэл ер нь бол шашинтай холбоотой нэлээд олон зүйлүүд орсон байгааз. Энэ нь өөрөө одоо хүн төрөлхтөн болвол одоо шашнаар дамжуулж улс орноо удирдах гэх мэтлэнгээр одоо ингээ маш олон зүйлүүд, маш олон соёлын бас өвөд байгаад идэг. Энтэй холбоод ингэж ярих гэдэг байгаа. За дэлхийн түүхийг сонирхдаг гэх юм уу одоо ийм хүмүүст бол энэ одоо үнэхээр ийм гал гарсан гоё дугаарууд болох нь бол тодорхой байна. Тэгэхээр одоо яг одоо үзэж байгаа үжиг сонсогчд болон хүмүүс маань бидэнтэй ингэж хамтарч ажиллах боломжтой. Энэ гоё дугаарыг бусдад ийм мэдлэг олгосон монгол хэл дээрээ явж байгаа энэ дугааруудыг бид нар ч одоо 3 хоногийн нөгөө хурал зарлаад тэгээд эдгээр дээр ч гэсэн нэг нэгэнгүү ингээд суугаад нэр мэрээ ярилцаад үнэхээр одоо ийм мундаг хамт олон юм байна гэж од мөндрийгээ хардаг. Тэгээд од мөндөрт бид нар яагаад ажиллаж байгаагаа маш сайн мэддэг те. За бидний үн цэн юу вэ? Юу өгөх гэж байгаа вэ? Ийм нэвтрүүлгүүд танд одоо хүмүүстэй хүрэх гэж байна. Бидэнтэй харин хамтарч дэмжиж ялж байгаа тэр байгууллага бол энэ дунд бас маш чухал үүрэгтэй тийм ээ. Цаашдаа үргэлжлүүлэхэд цаашдынхаа мянган сэдвүүдийг бид нар бас ингээд дахиад гаргаж ирнэ. Тэгэхээр бидэнтэй хамтарч ажиллах хүсэлтэй хувь хүн болон албан байгууллагууд маань 83 8 83 тэг 3 гэсэн дугаараар манайтай холбогдож болно. Тэгээд одоо сая ярьсан сэдвүүдийн дундуур танай бараа бүтээгдэхүүн үйлчлэгээ юу гэдгийг тийм ээ одоо зорж байгаа бүх зүйлийг чинь одоо хүмүүстийг дамжуулж өгөх ингэж тусалнаа. Мөн одоо яг дэлгэцэн дээр гарч байгаа энэ QR кодоор бид бүхэн алтан гишүүдэд ингэж бүртгэж авдаг. Алтан гишүүн гэдэг бол яг нэг сонирхолтой шинжлэх ухааны танин мэдээ сонирхдаг хүмүүсийн нэгдэл байдаг нэгдүгээрт. За хоёрдугаарт тэгвэл бидний үйл ажиллагааг тогтвортой явахад хамгийн бас чухал нэмэр болж идэг ийм хүмүүс байдаг. Тэгээ бид нар тэр нэг лайв маягаар үзээд байнгын хамт асуулт хариулттайгаа одоо бүр ийм дотн найз зүчиг болсон ийм улсууд байдаг юм аа. Бид нар чинь бас нэг жилийн ойгоо тэмдэглээд ямар гоё халуун дотн гоё тэмдэглэвэ. Би бүр итгээгүй шүү дээ. Тий. Гэхдээ яг би бас ахад нэг нэмэт юм хэлчихэ. Хамгийн анх одоо од мөндөр те байгууллагатаа бол мэдээж нөгөө нэг итгэл сэтгэл те зориг нэгдсэн ийм залуучуудын зоригтой үйлдэлсэн баггүй. За мэдээ зоригтой үйлдэл байсан боловч хэсэг хугацааны дараа бол мэдээж ингээд те за ингээд үйл ажиллагаа явуулахад айгүй ингээд хэцүү болж эхэлсэн. За ийм учраас яг энэ шинжлэх ухааны танин мэдэхүйг олон нийтэд түгээхэд те дэлгэрүүлэхэд эн чинь бас одоо яг хэрвээ та манайхтай хамтарч ажиллавал бас ингээд шинжлэх ухааны тусын тулд нийгэмд хийж байгаа сайн үеийн нэг шүү гэж дотроо бас ингээд ойлгоорой гэдгийг бас. За бас нэг чухал зүйл бол манайх маш олон ийм сувгууттай
НТV телевизээр одоо давталтай гарчин нэмэх нь 83.3 гэсэн FM-ээр явж байгаа. 107 гэсэн бас FM-ийн суугаар явж байгаа. Та бүхэн маань FM-ийг тааруулаагүй бол бас тааруулаарай. Тэгээд эдгээр суугууд дээр ингээ маш олон давтамжтай явна. Шүн ингээл давтаа шүнжэнгөө явж лээдэг тий. Маргааш нь дахиад явна. Тасралтгүй явна штэ энэ радио маань. Дандаа танин мэдгүй манай нэвтрүүлгүүдээр за нэмэх нь одоо YouTube-ийн сувг дээр од мөндөр гэдэг байгаа. Та бүхэн маань бас үнийг дагаарай. Тэгээ хамтдаа бас үзэг сонсогчтой их баярлалаа. Ирэх одоо уйлралтай үнэхээр гоё сэдвүүдээр ярих гэж байгаа. Үнэхээр за баярлалаа. За манайхтай ер нь бол дандаа ингээл компани байгууллагуудаар хамтарч ажилладаг тий. Тэгэхээр мэдээж ямар ч компани байгууллагын маркетингийн менежерүүд гэж байгаа тий. Анхааралтай сонсоорой, манайхыг сонгоорой л гэж хэлээ та тий. Баярлалаа багш. За баярлалаа. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан таны мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны данс байгаа 4191 Тэг 4 518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхүй Монголд ялах болтугай.